За хаа бүгд сайн байцгаана уу? Өнөөдөр влогоор миний нэг өдрийн аялал. Тэгэхээр өглөөнөөс ахуулаад орой хүртэл би нэг өдөрт юу хийдэг талаар хамтдаа аялцгаая. Гэхдээ энэ бичлэг маань бас их сонирхолтой. Учир юу вэ гэвэл дуугүй бичлэг хийсэн байдгийн. Тэгээд одоо би өөрөө дуу оруулаад явнаа. За ингээд бичлэг рүү орцгаая. Хаа бүгд сайн байцгаана уу гэж хэлж байгаа үсттэй. Йоо, ямны хайрцаг марцаг бол амар уншиж шít. За би ингээд 4 цагт өглөө болсон. Тэгээд хувцас өмсөөд усанд ороод байж гин гэж хэлж гин. За одоо цаг 4 цаг 42 минут. За ингээд та нар намайг яагаад дуугүй бичлэг хийснийг ойлгосон те. 4 цагт болсон нойрмог хүн чинь дуутай бичлэг хийж гин үү, дуугүй бичлэг хийж гин үү гэдгийг шалгавч ухаангүй л байсан байгаа хгүй юу. За энэ миний өглөөний уудаг шейк байна. За үүнд болохоор өгөрцөө, авокадо, спинач, селери, лемон бас ногоон айлм ордог. Гэтэ би ногоон айлм байхгүй учраас улааны хийсэн байгаа. За ингээд блендердээ бэлэн болчихсон байна. Тэгсэн чи юу гэж авокадо марцсан байдгийн. Тэгээд хар өглөөгөр дахин блендер ажиллуулад хажуудлын айлууд маань хэцүү байж магадгүй гэж бодоод шууд халбгаар нухаад нэмэт хийчихсэн. Одоо яах вэ те? Тэг солонгосын байрнууд чинь угаасаа нэмэх юм болохоор амар сонсогддөө штэ. За ингээд өглөөдөө грин шейк уучдаг байгаа. За одоо бүгдээрээ нүрэ буццгаая гэж байна. За тонороо дөрвч байна. Хурууныхаа өндгөр сайхан тараагаад өгч гин. Мэдгүй юу яриад байгааг нь ойлгохгүй нөө. Энэ одоо ингээд ямар ч хайг адресгүй жижигэн байгааз. Энэ болохоор би аялаар явахдаа нөгөө том савтаа явж байхаар гэд жижигэн сав руу таслаад хийсэн байхгүй юу? Тэгээд одоо энийга хэрэгж дуусгаад хэрэгж байгаа. Оо ямар их гарчваа гэж юм те. За тэгээд сайхан тарааж ин да. Би чи юу ганц гараараа тараад юм бэ штэ энэ тонор монро хараад исэн чинь. Тэгсэн чи одоо 2 гараараа тараацнаа ч. Хүүе юуг ингэж их амар харсан юм бэ? Загваагаадтэй газ юмаа хийгээч. Энэ нэрээ захирлаас мессеж ирсэн баха. Яа тэгвэл уулын 6:30-д уулзна гэж тохирсон байхгүй юу? Тэгсэн чинь захирал өглөөгөр мессеж бичснэ. 7:30 болсон шүү гэдгийг. Яа тэгвэл яв сургууль нь хол биш ойрхон болчихсон гэд. Яа өмнөх орой моройн хийчихгүй хүнийг нэг ганц цаг унтуулчихгүй. Тэгээ одоо би яах вэ? Нэгэнд босчихсон нүрэ бодоод эхэлчихсэн хүн чинь буцаад орондоо орохгүй штэ. За тэгээд одоо яах вэ тавьлаа да. За primer. За ингээд дахиад нэг гараараа сайхан тарааж өгч ин да. Би одоо энэтхэг юм уу хайши. Зөвхөн гараараа бүх юмаа хийж мэдсэн. Нөгөө гар нь юу хийдэг байх уу гэдэг. За тэгээ сайхан хүүши ингээ хараадсэн чи би энэ муу шар арьсаад арай л бас амар хүчтэй даарж мардаггүй юу. Бүр сунгаа дата хайчлаа. Жохон зөөлгөн л дөө. Ячаад энэ шар хүмүүс айгүй эмзэг байдгийн штэ арьсан. Сунж мунахтай их дуртай. За нарны тос. Нарны тосоо түрхчин. Жом юм түрхэж байгаа эмэгтэй хүн гэж. Гэхдээ би бол бас бусад эмэгтэйчүүдийг бодох юм бол хайцангуй гайгүй шүү. Бусад эмэгтэйчүүд чинь одоо эмүүс тонор, серум, ампл гэж явчихдээ штэ. Тэгэхэд би бол эмүүс тонор эмүүс гэд тэнгуүтэй шууд юу лээ? Primer нарны тос гэж явчих чам. За ингээд хүзүгээ ч гэсэн туслахаа мартахгүй шүү. Хүзүгээ нарнаас хамгаалах бол бадан хар хүзэг толчих шүү. Гэт нэг юм марцсан.
Юу хийсэн бэ? Буцаад ирлээ. Өдөр идэх нөгөө өндгөө чанж исэн тэрийг салгасан юм болов уу? Эсвэл та нар subscribe дарахаа марцсан юм биш үү дээ. За ингээд foundation. Dior primer, Dior foundation. За би болохоор энэ хоёр ингээ хамтд нь хэрэгэлдэг. Тэгэхээр нийц нь арай дээр байдаг болов уу гэж боддог учраас хамт хэрэгэлдэг. За ингээд спонжороо тавшиж өгч ин да. Тэгээ нөгөө өөхлөх хацар нь булцганж өгч ин да. Би нэр ингээ амар булцганаа чичрээд байгаа зү. Тэр хацар мацрандаа хүмүүс өөх суулуулад байдаг. Аваарай үнгүй шүү. За тэгээ камер дээр хараа бодоодсэн чи нэг л бишээ. Тэгээ толоо урд нь гараад тавьчихсан байна. Наа чан камерыг чи хаагаад штэ. Зайлуулаач. За зайлуулчихсан байна. Нунтаг бүдэр төрөх чинь бас Dior-их. Гэхдээ энэ амар муу гинэ. Нэр гэхдээ надад жоохон муу санагддаг. Яг тэгвэл би бол нь бас ингээд гуруулан сетер нь хэрэглэл гой байх гэсэн чинь онцгүй байсан. Тэгээд онцгүй гэд дахиад шинийг авах гэхээр ингээ баахан юм цуглуулад байдаг. Авч болтгоо хайж болтгоо тэгээд ямар ч хэсэн дуустал нь хэрэглэн гэж бодоод хэрэгжилж байгаа. Энэ нунтаг бүдэр гэхдээ яг ингээд бичлэгэн дээрээс харахаар амар төрөгдөм биш үү те. Гэтэ харахгүй би нөгөө нэг дээр нэг юм маар шиг мэдэн штэ. Тэрийг нь зүсээд авцсан байхгүй юу? Олигтой гарах байгаа юм шиг санагдаад тэр амар төрөж байгаа. Тэгээд тэрийг авцсан болохоор ингэж байгаа хаа. За одоо бүгдээрээс яа гэсэн бэ? Хүмсгөө бодно гэсэн нь. Яг тийм байна. Хүмсгнийхоо хэлбэрийг ингээ харандагаар гаргацдаг. Тэгээд дараа нь гэлээр ингээд нэг хүчлэн зурдаг аа. Тийм. За ингээд хүмсгээ зурчихжээ. За одоо яах юм бол хамар өндөрлөгч багс авж гин. Хамраа өндөрлөгч шиг байна. За одоо хамраа өндөрлөн яг тийм байна. За ингээд хамраа өндөрлөгч гин. За миний энэ багсны сет бол брауни. Энийг би амар удаа хэрэглэж байгаа. 10 гаруй жил болж байгаа. Нэг солилцоос гэж бодоод л байгаа юм. Монгол дахтаа л хэрэглэдэг байсан. За хамраа өндөрлөө дуусчжээ. Юу гэнэ? Гэт өдрийн хоолны өндөг гинэ. Одоо яг өндөг рүүгээ явж байгаа юм байна. Түрүү нөгөө нэг яалтчгүй та нарыг subscribe дарахаа мэгцнийг хэлсэн байж тээ. За ингээд доотлын давхраа зурж гин. Дараач давхраатай, дээрэж давхраатай, олон давхраатай. Олон давхраатай бас олон ажил хийдэг байгаа шүү. За ингээд давхраагаа зураад дуусчихсан, хацраа өнгөлж байна. Хүүшээ бүр контрабас зурцсан байна штэ. За болноо амар их түрхэд байгаа юм шүү. За нөгөө талдаа дүрх чинь. Хүй наа тал чи арай их болчихж байгаа юм биш үү? Түрүүн бас яг наа талдаа амар их түрхэдсэн шүү. За ингээ харсан чинь бас нэг их багч биш юм шиг, адилхан юм шиг. За ингээд уруулаа өнгөлж гин. За нүүр бодолт маань ерөнхийдөө бараг дуусаж байх шиг байна да. За болоо. Гэсэн чинь дуусаагүй штий. Юу вэ? Makeup setting. За ингээд сайхан цацаад өгнө. Энийг цацаад ингээд өдөржингөө бодог маань буухгүй, арилахгүй явчихдаг байхгүй юу? Бодог модгаас сэргээж амжихгүй штэ би чинь. За одоо үсэн янзлан гэсэн. За уснараа гарч ирсэн ус маань нойтон байгаа. Тэгээд нөгөө дуугүй бичлэг чи яг энэ сэнсэн дээр дуу ороод ирсэн төхөө.
Тэгээ би дууг нь хассан байгаа. Өвчтэй юм аа яшин. Яг ийм юм дээр дуу нь орж ирээд тахтай яах вэ? Анхнаасаа дуу нь орж явж исэн бол би яг синстэй хэсэг дээр нь дууг нь хасаал болчих واخгүй юу? Тэгэхгүй дуугүй явж исэн аа яг энэ дээр дуу нь орж ирээд за үсээ хатаага дуусчээ. Үсэндээ эмүүс төрөх чинь энэ дууссан нь байх шиг байна. Ушаамаа унжуулаад яаж ирэхлээд байгаа юм уу? Тэгэд эндээ хамингуг ч одоо хинээж ирэхлэх вдээ. Нэр би ч гэхдээ бас ирэхлэх хүнтэй юм байна штэ. Манай дүү байгаа. Дүүдэл ирэхлэх юм да өөр хинээж ирэхлэх вдээ. Тэгээ миний ус ингээд амар гэмтэлтэй буцаар агаад тэгээд сэрэм төрхдөг байхгүй юу? Тэгээ сэрэм төрхээч бас ар заагаад байдгийн. Тэгээ будахгүй байх арга байхгүй. Яагаад гэвэл ажил мэргэжлийн онцлогоос болоод үсээ заашгүй буддаг. Тэгээд би нөгөө ингээ хавгаануудад англи хэл баг шийдэх байхгүй юу? Тэнгүүд намайг ингээд үсээ бод гэдэг ингээ хар устай хам бол илүү Аз төрхтэй харагдаж байна гэд. Тэгээ хавгаанууд ч өөртөө наа чи дууссан биш үү? Дуусныг нь үзсэн шүү. Тэгээ хавгаанууд ч өөртөө болохоор нөгөө гадаад багштай гэдгээрээ өөртөө рекламддаг байхгүй юу? Тэгтэл би нөгөө хар устай болохоор Аз царай таардаг гэдэг. Үсээ бод гэдэг. Тэгээд миний ингээ хар ус нэлээ ургаад ирэхээр ингээд нөгөө солонгос сурагчдын чи ээж нар хэл ам хийдэг. Намаа бүр солонгос хүн байна гэдэг тхүү. Би бүр яаж шаарсан солонгос шиг харагдахгүй байгаа зү. Тэгээ солонгосууд бүр ингэдэг заяа. Чи ямар хөөрхөн юм бэ? Яг солонгос шиг харагдчихээн. Юу вэ? Солонгос одоо тийм хөөрх юм аа шин. Өөртөө тийм хөөрхөн гэж бодд юм аа шин. Битгэн мэдгүй. За ингээд дуусчих шиг байна. Тэг миний үс бас нэлээ ургацсан байгаа за одоо дахиад нэг бодохгүй болохоо айцсан. Эн чинь 9 сард илүү 8 сард бодсон байхгүй юу? Тэгээд одоо 10 сарын дотор ингэж ургасан байна. Үс минь. За ингээд дуусчихин да. Үсэнслээ дууслаа. Нүрэ будаа дууслаа. Үсээ самнандлээ. Саман. Тэр хараа үзүүр нь бүр амар арцаасан байгаа. Сэрэм дүрхээд ахад чинь л ингэж байгаа байхгүй юу? Тэгээ би бас тайруулмааргүй санагдаад байгаа маа. За одоо яах юм бол? Өдөр идэх хоол маань өгөрцөй бамдаар 2 өндөг. Нөгөөний түрүүний буцалгаад исэн 2 өндөг чинь би тэгээ дэглэм барих гад хичээж байгаа. За тамблер байна. За green shake маань. Нүгэ авокадо чинь гац чинь гинэ. Аргагүй штэ нөгөө халбгаар ингээд том бүхлээр нь хийсэн блендер дэггүй юм чам. Гацх нь аргагүй. Тэр хараа том ингээ харагдаж байгаа та нарт ингээ харуулж байна. Энэ соруулаар сорохоор бүр хүчтэй сорох хэрэгтэй юм байна гэж байна. За уруул өмлөгч авлаа. Ноутбук нэргэлдээ нэг юм авчи хийцээ. Усны хавчаар чихвч маань. За цүнхний зөвлөлт маань. За куроми гэж тэ. За энэ куромиг болохоор Японоос тэр энэ эднийг ингээд нэг сет нь. Энэ нөгөө нэг ингээд зоос хийгээд азаа үздэг юм өндөг шиг юмсууд байхгүй юу? Demon Slayer нь. Энийг болохоор 300 йенээр авсан. Тэгээд 2 удаа 500 йенээр нэг 300 йенээр нэг ингээ 2 удаа азаа үзсэн чинь хоёулын дээр нь гарч ирсэн байдгийн. Би ч угаасаа яндаа талтай. Азаад нь хийсэн байдгийг шүү. За ингээ цүнхнээсээ зүгчлээ. За тэгээд өнөөдөр онлайн хичээлтэй гэж ах шиг байна. Орой. Угаасаа онлайн хичээлтэйдэг. Тэгээ ажил 9:30-аас тараад гэртээ ирэхэд онлайн хичээл амжихгүй байж магадгүй гэд iPad авч ийн.
2 дахь ажил дээрээс гэрлөө ирэхэд ер нь цаг явдаг. Ер нь 10:30 та уралдаа л орж ирдэг юм. Тэгээд одоо юу яриад ам бэл мэдхгүй байна уу. Цаг харуулах гэж байгаа юм шиг байна. 6 цаг 50 минут. За би ер нь бол бүтэн 1 цаг нүрэ боддог. Та нар бол 15 минутын л харсан байна. Тэгээд 4:45-аас хойш 6 цаг хүртэл би үсээ янзлаад нүрэ будаад ингээд цагийн өнгөрөөсөн байна. Одоо ер нь бол нөгөө 6:30-д уулзна гэснээрээ уулзсан бол би одоо хоцорсон болж байна. Гэтэ яг мессежерийг байсан бол магадгүй 5:30-д дамжуулаад гарахад байсан мах л та. Гэтэ нөгөө 7:30 гээд хойшлцсан болохоор жоохон тайван сууж исэн баха. За яасан бэ бас? Витаминээ уучих шиг байна. Хүүе би ингэж нэгээр нуудахгүй байхгүй болно. За каз, Д, Ц гэд витаминуудыг нэрлэх гэсэн чинь санахгүй байх шиг байна. За нэг тиймэрхүү үндсэнд ол юм байгаа. Гэт ам доторхтойгоо нийлүүлээд толоод 8 витамин явуулдаг юм байна өдөрт. Уунчлаа. За би тэгээ ингээ нэгээр нуудахгүй байхгүй юу? Ер нь ингээ 3-4-өөр нь 2-2-оор ингээ багцлаад уучдаг. Гэсэн чинь нэгээр нь ингээ та нартай бичлэг хийж нэгийг амдаа хийгээд ажиллаад нөгөөх нь битүү загасны тус амтагтаад ёо яаж яагаад би бүр далайн бүтээгдэхүүнд амар дурггүй төхөө загас махсны амтнд амар дурггүй. За ингээд нэг хитэн багцыг хийлээ. One time one shot гэд уучлаа. Хүүе би уулна усаар даруулж уудаг байхгүй юу? Гэсэн чинь нөгөө загасны тус амтагдаа шууд шикэрээ даруулчих шиг боллоо. Тэр өнгөрсөн шууд шикэрээ даруулчлаа гэж чинь. За дараагийн багц явсан. Энэ нөгөө нэг юм амар том витамин С байдаг байхгүй. Тэр нь ингээд дандаа хоолоон дээр гацдаг байхгүй юу? Тэр ёо амар том гэж байгаа. Тэр нь яг дахиад гацж байна. Би мэдж байгаа байхгүй юу? Наасан хөөрхөн хамраа майж зайждгийг эмгтээлэг юм би яасан. За энэ чихв чинь манай захирал амар дурггүй. Яагаад гэвэл би ингээд нөгөө машинаар явж байхдаа чихвчээ зүүждэг байхгүй юу? Тэгээд энэ халтралцсан биш. Тэгээд нөгөө нэг чихвчээ зүгээд жоохон унтцдаг, нойроо авах гад тэнгүүд захирал ингээ юм асуухаар хариу өгдөггүй, харилцааг болчдөг. Чихвчээ зүгээрээ гэдэг. За ингээ гараа явлаа. Йоо тэгсэн чи энэ нэг юм навч үлээж байгаа энэ тоос орчны чимээ бас орцсон төхөө. Дандаа ийм амар шуугсан парчинсан чимээ нь ороод байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө яриа нь орохгүй. Амар мэдрэл муутай. За ингээд автобусын цугаа явжин. За автобусаар ингээ явж байхдаа ер нь бол унших хэвээр номоо сонсдог байгаа. Тэгээ одоо сүүлийн үед чинь номыг ч уншихаа болоо сонсдог болоод байгаа штэ. Гэтэ одоо нөгөө амралт эхэлсэн болохоор ер нь унших номны ачаал арай бага, арай гайгүй завтай. Автобусын дотор бас подкаст сонсох зав олдоод байгаа шүү. За ингээд явж ин да. За автобуснасаа буучих чи. Буугаад алхаж байна. Хүмүүс тэгээ намайг ингээд бичлэг хийхээр манай найзууд тэгээд аахгүй чи өөрийгөө яагаад оруулах байгаа ингээд байгаа байхгүй. Тэгээ одоо та нар намайг хангалттай сайн харж авцаа юу. За нэг цаг хангалттай байгаа учраас айгүй тайван алхах шиг байна да. Уул нь бол яараа л явж идэгин. Юу яриад байгаа юм бэ? Мэдхгүй байна уу? За ингээд машина хүлээж чинь. Юу бодож байгаа юм бэл дөө. Өглөө 4-5 цаг тусаал нэг ажил руу гүн. 12 цаг тараад дахиад нөгөө ажил руугаа гүн. Орой 9 цаг 9:30-д тараад дахиад гэр лугаа гүйж ирнэ. Тэгээд онлайн хичээлээ заан. Үнэхээр хичээнгүй амьдарч шүү гэж бодож байгаа хта. Тэгээ одоо би миний доктор сурж байгаа сургууль болохоор миний 50 дахь их сургууль байхгүй юу.
Тэгээ ер нь яах гэж ч ингэж их сураад, яах гэж ер нь ингэж их хичээгээд хичнээн ажил амжуулахаа гүгээд идгийн. Тэгээ энэ их юм хийгээд тэгээ овоо цоцоодлоо баяжж байгаа юм алга ер нь. Битгүй юу ч хийгээ яваад байгаа юм. Ер нь тэгээд битгүй. Тэгэд энэ солонгостой штэ энэ хэлний бэлтгэл бакалаврын оюутнууд бас яг надтай адилхан заяа. Яг гэвэл тэд нар ингээд өглөө нь хичээлдээ явчаад тэгээд тэр хичээл нь ингээд 4 мөрөгээ тарж байгаа штэ. Тэнгүүд оройн ингээд ягааны ажил хийдэг. Тэгээд шүн ингээд тардаг. Тэгээд даалгавар малгавар хийгээд өглөө нь дахиад ажилдаа явдаг. Тэгээ ингэж явсаар агаад тэд нар ингээд хичээл дээр ингээд амар ядарсан учраас хичээлээ сайн ойлгож чаддгүй. Тэгээд баахан ажил хийгээ мөнгө олонгуудаа тэрийг сургалтын төлбөртөө өгчдөг. Тэгээ мөнгө олсон ч юм байхгүй, сурсан ч юм байхгүй. Харин 4 жил өнгөрдөг байхгүй юу? Тэгэхээр эцэг эхчүүдээ хүүхдүүд чинь за магистр докторхон бол гайгүй. Хэлний бэлтгэл бакалавр сурж байгаа бол төлбөрийн төлөөд өгчөөрэй. Хэцүү байдгийг шүү цаадуул чинь. За ингээд машин дээрээ ирж ийн. Тэр цаана манай нэг машин хөдлөө явчлаа. За энд манай тэнэг захирал байна. Натамд явах залуучтай байна. Яадгийн би өөрөө үзэхгүй юм чинь тэнэггээ хэлчихье те. Тэгээ би яагаад тэнэг гэж хэлж байгаа гэхээр ингээд амар ичгүй худлаа ярьдаг байхгүй юу? Жишээлбэл одоо манай теннисний коуч охин байна. Тэр охин Италиас ирсэн байхгүй юу? Тэгээд тэр охиныг болохоор дэлхийн 5-д ранглагддаг ингээд теннисний плеер гэж ингээд танилцуулдаг солонгос сургуулиудад. Тэгээд тэнэг биш болвол тэгээд дэлхийн 5-д байдаг теннисний тоглогч одоо энэ солонгост энэ залуугийн доор тэг $1,000 цалин аваад хүснээ хийхвдээ. Тийм үстэй. Тэгээд одоо нэг өндөр хар залуу байгаа хгүй тэрийг гэсэн чи NBA-гийн тоглогч байсан ч гэх шиг. Ингээ бүр итгэхгүй худлаа ярьдаг байхгүй. Тэгээ би ингээ солонгосуудад солонгосоор ярьж байгаа. Би тэрийг сонсоод ингээ ойлгочдөг болохоор надаа ингээ амар тэнэг санагдаад байдаг байхгүй юу? За тэгээ өөрөө сонсоод мэдсэн тэгсэн яа тийм те ямар худлаа ярьж байгаа юм биш. Үнэн л юм чинь. За ингээ би нөгөө дэлхийн топуудтайгаа хамт машиндаа суугаа явж гин. За ингээд нөгөө сургууль дээрээ ирсэн байна. Нөгөө ходогч гарцсан. Байлэртэй. Цалингийн авч ич. За би тэгээд англи хэл заадаг. Одоо манай монголоор бол гадаад хэл заах арга зүй. Тийхм рүүгээ орж ирж байна. За ингээд англи руугаа орж ирлээ. Солонгосын дунд сургалтын англи гэдэг ийм их үү. За мэдээж хичээл заах байгаа учраас үсээ бон. Тэгээд зарим тохиолдолд нөгөө нэг одоо газраас ирсэн багш нар коуч, тасалжуулагч нар байдаг. Тэгээд тэд нар англи хэлний дуудлага жоохон муу байдаг учраас заримдаа тэд нар тасалдаг. Тийм болохоор заримдаа бэлтгэлийн хувц өмсдөг. Яг англи хэлээ заах тохиолдолд болохоор бас офис өмсдөг. Тэгээд өнөөдөр хувц өмсөд ирсэн байна. Тэгээд сургууль руу гадны хүний хамаагүй нэвтрүүлдэггүй учраас бидэнд ингээд орох юм үнэмлэх шиг юм өгдөг тэрийг зүг. За ингээд хичээлдээ бэлтэж шиг байна. Энэ дээр нөгөө ингээд хүүхдүүд тарах материал бэлтэж юм. Манай энэ сургалт болохоор ингэдэг байхгүй юу? Хүн англи хэл заадаггүй, спортоор англи хэлийг заадаг. Нэгсэндээ одоо ингээд заасандаа ороод ирсэн бац тэр хойно бас манай нэг коуч явж байна. Энэ нь болохоор ингээд хүний англи хэл амар хэцүү, сурахад хэцүү гэдэг стрессийг өөр нэг сабжект руу, өөр нэг одоо зүйл рүү анхаарлын төвлөрүүлээд тэрийг англи дээр зааж байгаа. Тэгэхээр англи хэлийг сурдаг. Энэ бол дэлхийд бас сүүлийн үед нэлээд тренд болоод байгаа. Заахаар хэцүү байгаа. За ингээд 12 аль хэзээ болоод ажиллаа тараад 2 дахь ажил дээр гүгээд иржээ. За 2 дахь ажил маань болохоор буудлын ажил байдаг. 2 цагаас 9:30 хүртэл буудлын цэвэрлэгээ хийдэг. Өглөө нь багшаа хийгээд оройн буудлаа цэвэрлэдэг. Ядарчихсан цааны цагаар сууж ийн. Тэгээд яа идөө гэдэл. За
заримдаа бүр нэрээ тэгж боддоо шүү дээ. Энэ Солонгосын ихтэй сургуулиудын захирлыг тижих гэж ирсэн юм уу хайшин. Хөтлөө ажиллаа сургалтын төлбөрөө төлөөл дуусна. Гэж бодоод шантрах үе байдаг шүү. Би ч ихтэй уул нь бол 80% тэтгэлэгтэй сурдаг шүү дээ. Тэгтэл би шантардаг. 100% төлж байгаа хүмүүс ямар хэцүү байдаг болоо. За ингээд ажил аль хэзээний тараад гэрлүүгээ явж гин автобусандаа суучихсан. Одоо ингээд энэ ажил дуусаад миний өнөөдрийн хийх ёстой таск дуусчихна гэвэл үгүй. Би одоо гэртээ хараад 3 онлайн хичээл байгаа. Тэрийг заана. Бүр ядарчихсан. Нүд мэд минь бол аажчихсан. За ингээд автобуснасаа буугаад гэрлүүгээ алхаж гин. Тэгнээ бүр ившээлгэж мишвэлгээд аргагүй штий. Ядарч байгаа уу? Ойлгож гин үү? За гэртээ ороод ирчээ. Яг энэ үед бол бүр амар ядсан мэдрэмж авдаг. Үнэхээр амар ядарч шүү гэж боддог. За ингээд цүнхнээсээ юмсуудаа гаргаж чинь. За нөгөө 2 өндгөө өгөрцөг бамдаар бүдийг ичгсэн. Шейк бүдийг авчихсан. Авокадо байх хогсос. Тамлаар гарч ирлээ. Кофе бол байна. Тэгээ би нөгөө ингээ одоо бол 10 өнгөрч байгаа байхгүй юу? Тэгэхээр хүмүүс ингээл орой шөнө кофе улаамуулаа гэдэг. Надад бол ерөөсөө нөлөөлдөггүй. I can do it. Тийм ээ. Би чадна. Өөртөө орон өгч байна. Ядарсан байгаа. Гэхдээ би яг ингээд одоо ингээ ядарсан мэдрэмжийг авдаг гэсэн онлайн хичээл ороод ирэхээр дахиад сэрэгдэг бүр нэг цусны багш юм аа хайшин. Тэгээ нөгөө хүүхдэд ингээ хичээлээ заагаад ирэхээр дуу минь чангараад ингээд нөгөө хичээл рүү ороо хөвчдөг байна. Тэ. За хичээл эхлэхээс өмнө нүрийнхаа бодгийг арилгая гэж байна. За бодог арилгаас альтгаар арчиж байна. Тэг жоохон зөөлхөн мүлгээ арчдаггүй штэ. Айгүй ширүү арчдгийн. Өөртөө жоохон хайртай гамтай байл да. За ингээд бодгийг арилгачээ. Одоо ингээд 3 онлайн хичээлээ заачих юм бол ер нь дууслаа да. Чивч аваа тавьчлаа. Тэгээд та нар тэгээд subscribe дарахаа мартваа. Хүн энэ их ажлынхаа хажуугаар ингээд бас бичлэг хийгээд одоо би энийг ингээ эдитлээд дуу оруулж моруулад бас ингээ шүн сууж байгаа байхгүй юу? Кофегаа уугаад. Тэгэхээр та нар миний хөдөлмөрийг бодоод надад урам өгөөд subscribe дараарай, лайк дараарай, урам өгсөн комент бичиж үлдээгээрэй. За, бодгаар арилгачлаа. Одоо нүрээ угаах чинь. Чихээ зүчглээ. За одоо суугаад яах вэ? Цэнцэр минь босож үз. За нүрээ угаагаад ирчээ. Хичээл эхлэхээс өмнө бас оройны хайрс арчилгаанд анхаарал ав шүү. За аль хэзээний хичээл эхлэх цаг болсон байна 10:28. За одоо 10:30-аас 11:30 хүртэл нэг хичээл орно. Одоо нэг хичээл орно гинэ. За эхний хичээл маань эхэлжээ. Хичээлээ зааж гин. За ингээд эхний хичээл маань дуусаад. За нөгөө тоонроо л дүрхэж байна да. Уул нь л угаагаал шууд дүрхвэл зүгээрээс юм гэхдээ одоо хавтэ.
За нөгөө тоонроо дүрхсэн. Хичнээн ядарсан ч гэсэн тэгэл оройн арьс арчилгаа бас хийх гэж хичээн штэ. За эмүүс төрхлээ. Одоо ингээд эхний хичээл дуусаад дараагийн хичээл энэ хичээл 11:30-д дуусж байгаа байхгүй юу? Тэгээд дараагийн хичээл болохоор 11:50 бас надад нэг хэдэн минутын зай байгаа байхгүй юу? Тэр хооронд Рабикяс бас нүрээ арчлаад авнаа, арьс арчлаад авнаа. За юу хийх гэж байгаа юм бол? Маск тавьчих чинь. За маска гаргаж ирээд шууд тохон дээрээ. Угаас ингэж байхгүй юу? За одоо энэ дотор нь үлдсэн нөгөө хүмүүсүүдийн бүгдийн шавхна. Угаасаа стамар машиг зүтгэж олсон хідэн цасаараа авсан маск. Туслыг ч үлдээгүй бүгдийг авч шавхаж нүүрэндээ наанд би. Тэгээ энэ ч илүү гарсны хүзүү мүзүү гар марандаа түрхэн хөлнөөч түрхсэн яадаг юм ер нь. За ингээ сайхан маска тавьчихна. Ер нь бол аль болох орой болгон салфетик маск тавих гэж хичээдэг юм. За ингээ маска тавиад минут маань болчихжээ. Авчихин. За ингээ маска авцсан бодвол 2 дахь хичээл маань орох байгаа. Тэгээ 2 дахь хичээлийн дараа шууд нэг 10 минутын цуцлахаартай 3 дахь хичээл орно. Тэгээ 3 дахь хичээлийн дараа та нарт баяртай гэж хэлж чадахгүй нокаут болгохаа. За ингээ 2 дахь хичээлээ заагаад маа тайлбарлаж байна. Тэгээ та нарт баяртай гэж хэлж чадахгүй удаад өгчвөл та нар битгий гомдоорой. Тэгээ лайк, комент мэмэтэ дараарай. Комент мэмэт бичээрэй. За шөнийн серум тавьж байна. Энэ бол сүүлийн шат. 5 минутын завсарлагааны дундуур серум тавьж байна. За ингээд одоо 3 дахь хичээл. 3 дахь хичээл маань 1-2. Миний тэгээ цаг төлөлт бол бүр амар байгаа сте. Завсарлагааны 5 минутанд серум төрхий штэ. За ингээд завгүй өдөр маань ерөнхийдөө дуусах гэж байна. Хичээл орж явах үед бол 2 дахь 3 дахь өдөр миний жаргалын өдөр гэдэг. Яагаад гэвэл хичээл ордог учраас ямар ч ажил хийдэггүй зөвхөн сургууль байсан. Бас нүднийхээ тусаалгыг тусаана гинэ. За тусаа. Үйл ч юм уу? Уулаад явах вэ? За тусаалгаад тусаагаад бас ажлаа амжуулаад л байна. Ятарч өгч хийжсэн. За 3 дахь хичээл рүү оржээ. Дуу минь чангараад хичээл рүү гүн рүү нөрөөд онгод минь очихсан зүгээр айгүй зааж байна. Би яг ингэдэг байхгүй амар ядарч ийсэн ч гэсэн хичээлээ заагаад ирэхээр цаас сэрэгчдэг. Харин яг энэ хичээл дуусангууд би шууд нокаутанд орно шүү. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Like, comment, subscribe. Тэр хараа нүд-мүдийг хараа штэ. Үнэн итгэвтэй зааж байгаа биз. За ингээд бүгдэнд чинь баярлалаа. Баяртай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр тэгээд уулзцгаая.